Эх орныхоо төлөө тангараг өргөсөн Батлан хамгаалахын салбараас хурандаа цолтнуудыг анхлан төрүүлж байлаа. Улс орны хувьд тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлаа хамгаалахад зэвсэгт хүчний салбарт оройлон манлайж онцгой гавья байгуулсных нь бүрэн дээр энэ мөрдсийг өгдөг байсан гэд ойлгож болно. Харин зэвсэгт хүчний салбар дайны байдлаас инхийн байдал тийш шилжихэд шинээр үүсэн байгуулагдсан сэргийлэн таслах хороо буюу одоогийн цагдаагийн байгууллагынд 1950 оноос эхлэн уг цолыг олгож эхэлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон онцгой байдлын төлөө ажиллаж байгаа албаагчдад энэ цол бас олгодоод 161 өдөж байна. Одоогоор Монгол улсны хэмжээнд Батлан хамгаалах болон цагдаа онцгой байдал болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийт 3600 орчим хурандаанаар төржээ. Хувьд яг Батлан хамгаалах систем тэр дундаа зэрэг айрам нийт ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө 30 гаруй жил зөксөсний төлөө 1994 онд Батлан хамгаалах сайдын тушаалаар хурандаа цол шагнагдсан юм аа. За би 2011 онд Монголын цагдаагийн байгууллагын 90 жилийн ойгоор цагдаагийн одоо хамгийн дээд цол болох энэ эрхэм үнд хурандаа цолоор шагнагдсан. За энэс хойш бол одоо нийт 5 жилийн хугацаанд одоо хурандаа цолоо зүүж авч байна да. Нийт хууль хүчний байгууллагаас 3600 хурандаа төрсөн нь цөм эрхтэй гэж ойлгож болохгүй. Мөрдөстэй хурандаа нарын баггүй хэсгийг эмэгтэйчүүд эзэлдэг. Өнөөдөр гавьяаныхаа амралтанд гарсан хурандаа нарын хувьд нийгмийн халамж талаасаа бол бараг орхигддог гэд шүүмжилж болно. Тэдний хувьд өөрсдийн эрх ашигыг хамгаалуулахын тулд Монгол хурандаа нийгэмлэгийг байгуулад үйл ажиллагааг нь идэвхжүүлээд явж байгаа гэсэн. Анхны хурандаа нар Ачзээ, Ах トゥ Хамаатан садан өнөөдрийн хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцсон юм а. 1921 онд Хяах хотыг Дарзуй мораторигээд одоо чөлөөлж цэргийн одоо албан тушаалыг тасралтгүй 16 жил гүйцэтгэж бага дунд ахлах тушаалын албан үүрийг 16 жил тасралтгүй гүйцэтгээд тэгээд одоо 1936 онд бүгд найрамд Монгол ард улс хурандаа цол олгоход хамгийн ихний одоо хурандаа цолыг хүртсэн Зундын Жандсан гэдэг хүн бол Булган аймгийн Бүрэг хангаа сумын одоо уугуул ардын хувьсгалын парццаан цэргийн яамны 2 дугаар хэлтсийн дарга Алтан гад содонт миний ийм ах байсан юм а. Тангарагтаа үнэнч төрдөө төтгсөн хурандаанаар эгэл даруухан ажиллаж амьдарч байна. Тэдний хувьд нийгмийн хамгааллын асуудал дээр анхаарахгүй бол жигсэж цуглан төрдөө гомдож байна гэсэн хатуух үгийг чулуудалгүй энгийнээр нөхцөл байдлаа илэрхийлснээс хэтэрсэнгүй. Эх орныхоо өмнө хүлээсэн тангарагтаа өнөөдөр ч хүлээтэй байдаг бололтой юм. Хурандаа цолтон болохын тулд амьдралынхаа 25 жилийг хууль хүчний байгууллагад зарцуулдаг тэдний нийгмийн хамгааллыг төрн анхаарах үзье.